Сайн байна уу? Сайн байна уу? За, манай Монголын залуучуудын дунд идэвхгүй байдал тавмгаалж байна. Үүний шалтгаан нь юу гэж бодож байна? Миний ойлгож бодож байгаагаар жишээлбэл 86-7-оос 1990-ад оны дуустал үеийн залуучуудынхаа нь шүү дээ, тийм ээ? Тэр үед нөгөө Горбачевын хувьсгал гараад эдийн засгийн асуудал онцгой өөрчлөлт гарсан учраас мэдээж хэрэг тухайн үед аав ээж нар амжиргааны ихээр одоо янз бүрийн ажил хийгээд гэр орноос хол явах, олон хоногийн хол явах жишээлбэл одоо гашуу зүг битгий үйл ажиллагаанд орж эхэлсэн. Тэгээд ирэхлээр нөгөө хүүхдүүд маань нөгөө аав ээж нарын хүүхдүүд маань одоо эмээ өвгөд ирэж удаан хугацаагаар байх юм уу? Аль эсвэл аль нэгэн хамаатан садан одоо садан дээр удаан байх үйл ажиллагаа бол Монголд ихээр өрнөж эхэлсэн. Тэгээд тэр үед одоо 0-6 настай байсан хүүхдүүд чинь нөгөө шинжлэх ухааны үндслээр одоо 0-6 настай хүүхдийн чинь том болоод ямар зан төрхтэй хүүхд болох нь одоо бүрлдэж тогтно шүү дээ. Тэгээд тэр үед одоо хамаатан садныхаа ямар нэг ихчдэр юм уу аль эсвэл одоо өвөө эмээ дээр байсан хүүхд чинь магадгүй бэлэнчлэх маягт сурах ч юм уу ийм маяг бас нөлөөлсөн байх гэж бодож байна. Ер нь бол манай Монгол залуучууд айгүй идэвхгүй тийм меланхолик унтамхай байдалд маш их орсон. Нэгдүгээр хоёрдугаарт аав ээж нар бас хүүхдүүдтэй нөлөөлж юм л да. Жишээлбэл аав ээж нар маань хүүхдүүдийнхээ хүмүүжлэлт одоо хөнгөний үнцэн, хөдөлмөрийн үнцэн гэдэг юм суйрлуулж өгөхгүй юм гэж бодоод байгаа. За, тэгвэл улс төр дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ямар арга зам байна? Улс төрт бол манай залуучууд бүр заавал зайлшгүй идэвхтэй оролцох ёстой. Яагаад гэвэл одоо 18-аас 30 насны буюу дараагийн 2020 оны сонгуульд орох залуучууд маань 14-15-тай залуучуудыг 14-15-таагаас нэхэлж тооцож бодох юм бол гадаад дотоод байгаа нийт залуучуудын нийлээд 1.2 сая, 1.3 сая залуучууд болно гэсэн үг. Тэгэхээр энэ тооны процентыг авч үзэх юм бол маш өндөр тоо шүү дээ, тийм үү, 3 сая хүн амт. Тэгэхээр залуучууд маань заавал улс төр болон нийгэмдээ идэвхтэй оролцох ёстой. Маш том потенциал байна гэсэн үг. Залуучууд маань яаж нийгэм болон улс төрд идэвхтэй оролцох ёстой вэ гэхээр залуучууд маань хоорондоо уулзах хэрэгтэй, ярьж хөөрөх хэрэгтэй, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Тэхийн тулд урдаар өөрийгөө хэмбэ гэдгийг таних хэрэгтэй. Би ч хүн юу хүсээд байгаа юм? Миний одоо ирээдүй юу юм? Тийм ээ? Би хэмбэ гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Би өөрийгөө хэмбэ гэдгийг таньж мэдэхэд бол тийм хэцүү биш. Жишээлбэл 5 жилийн өмнө би юу хийж ирсэн, ямар хүн байсан? Одоо би юу хийж байгаа, ямар хүн байх вэ? Гэдгээс үндэслээд ирээдүйд 5 жил би ямар хүн байх вэ гэдэг ерөнхий дүр зураг гарч иж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энүүнээс үндэслээд би хэмбэ гэдгийг таньж мэдээ. Тэгснээр би нийгэмд болон өөртөө ямар хариуцлага хүлээж чадах вэ гэдгийг тодорхойлно. Хүн заавал их бах хэмжээгээр хариуцлага хүлээж амьдрна. Хариуцлага хүлээхгүйгээр амьдрдаг гэж ямар ч амьд организм байхгүй. Амьд организм болгон хариуцлага хүлээнэ. Ялангуяа хүн өөрийнхөө амьдралын төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө, өөрийнхөө хойч үеийн төлөө, тэгээд цаашлаад нийгмийнхаа төлөө хүн хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээж байгаа хүн чинь эрх мэдэлтэй болдог. Зөвхөн чинь хичнээн хүн өндөр хариуцлага хүлээнүүд төдий чинь эрх мэдэлтэй болно. А хэрвээ хүн хариуцлага хүлээх чадваргүй буюу хариуцлага хүлээх дургүй бол эрх мэдэл огт байхгүй гэсэн үг. Эрх мэдэлгүй байна. Нэгүгээр хэлбэл эрх мэдлээ алдна гэдэг хамгийн ноцтой. Яагаад ноцтой вэ гэвэл эрх мэдэлгүй, хариуцлагагүй, эрх мэдэлгүй хүн хохирогч болдог. Тийм болохоор манай Монгол залуучууд маань хариуцлага хүлээх дургүй болохоор эрх мэдэл байхгүй. Эрх мэдэл байхгүй болохоор одоо хохирогч болчихоо. Тэгээд ингээд догматик ч юм уу, аль эсвэл меланхолик ч юм уу, унтамхай, идэвхгүй байдалд орсон ба шүү. Залуучууд маань сургуульд сурсан ч яалаа, сур агууч яалаа,
их юм мэдсэн чи яалаа, мэдээгүй чи яалаа. Угаасаа эдгээр сургууль миний мөнгийг авцсан юм чи намайг төгсгөж л таараа гэсэн тиймэрхүү байдалтай сургуульд сурах жишээний тийм байж болохгүй. Гэхдээ мэдээж бүх залуучууд тийм биш л дээ. Идэвхтэй залуучууд байна. Идэвхтэй залуучууд маань ямар хэлбэрээр идэвхтэй байна вэ? Хитрхи хой бодсон. Би одоо бусдаас яаж илүү байх вэ? Би бусдаас яаж өндөр байж чадах вэ? Би бусдад яаж гайхуулж чадах вэ гэсэн үндэслэлтэй бодолтой байдаг ба аль эсвэл тийм байх юмсан, ийм байх юмсан гэж боддог. Тийм болох юмсан, ийм болох юмсан гэж ярих боловч тэрнийг хэрэгжүүлж чаддаггүй. Тэгээд мөн тэр хитрхи хой бодсон байдал бол бас зарим улсуудыг нэг талд нь одоо нэг хүн хой боддог байхад үлдсэн 10 хүнээс одоо үлдсэн 9 нь тийм идэвхгүй байдалд орох ч юм уу. Тиймэрхүү үзэгдэл маш их өндөр байна л да. За тэгвэл яагаад одоо Монголын улс төрд залуучууд идэвхтэй оролцох шаардлагатай байна вэ? Яг одоогийн байдлаар. Яг одоогийн байдлаар манай 18-аас 30 насны залуучуудыг авч үзэх юм бол тэд нар маань одоо 85-6-аас 98-9 оны залуучууд байна. Эдгээр маань би түрүү хэлсэн тооны хувьд маш өндөр процентыг эзэлж байгаа хүн амын. Тэгэхээр эдгээр маань заавал идэвхтэй байх ёстой. Өөрснийхөө ирээдүйн төлөө, өөрснийхөө хойд үеийн төлөө улс төрд оролцох ёстой. Байр суурь эзлэх ёстой. Гэтэл нөгөө залуучууд маань хувь бодсон үндэслэл дээрээс хэн нэг хүний цүнх баригч болох жишээ. Одоо цүнх баригч болж хуурж штэ тийм ээ. Цүнх барьж ардаас нь дагаж гүйж явж байгаад одоо яа тийм нэг постн дээр очдог. Тэр постоо ашиглаад хувьдаа би өөрийнхөө их ашигын төлөө юу хийж болох вэ гэдгийг бодож штэ. Тийм биш. Тийм байх ёсгүй. Залуучууд маань өөрснөө дундаасаа юм гаргаж босгож, нийгмээ идэвхжүүлж, энэ нийгмийг өөрчлөх арга хэмжээ залуучууд маань өөрснөө хийх ёстой. Яг гэвэл 1.2-3 сая залуучууд маань одоо маш их өндөр потенциал шүү дээ, нэгдүгээр тийм. Хоёрдугаар бас нэг гол асуудал юу вэ гэхээр манай залуучуудад нөлөөлөх юм юу вэ гэхээр одоо ч нөлөөлж байгаа, ирээдүйд ч нөлөөлөх юм юу вэ гэхээр манай Монголд ганц үе өрх толгойлдог эмэгтэйчүүд их үед 85 мянга байна. Тэд нар мөн 35 мянган хагас өмчийн хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлдэг. Тэгэхээр энэ ээж нар маань өрхийн орлого зарлагаа бодно, ажиллаа бодно. Өдөр тутмын нөгөө хүүхдүүдийнхээ хүмүүжлийг бодно. Жишээлбэл гэрийн даалгавар энэ шалгаж үзэн. Хинтээ найзлаад байгаа нөгөө хүүхдүүд чинь хагур яваад байгаа, хичээлдээ хэр сурч байгаа, багштайгаа ямар харьцаатай байгаа. Энэ бүхийг нөгөө 85 ээж нар маань бодно. Энэ хүүхд 85 ээж минь ямар ачтай болох вэ? Тэр ач нарын хүмүүжил ямар байх вэ гэдэг бас нэг тоо гарч байна. Нөгөө 35 мянган хүүхдээс. Энэ залуучууд маань би нийгэмдээ ямар хариуцлага хүлээж, ямар идэвхтэй байхаас нь мөн ард гэртээ яаж хандах вэ? Миний хувийн амьдрал яах вэ гэдэг асуудлаас гарч ирж байна шүү дээ. Энэ тал дээр хариуцлага хүлээх ёстой. Яагаад залуучууд маань хариуцлага хүлээх дургүй вэ? Яагаад тийм учраас олон 85 мянган одоо өрх толгойлдог ээж нар байна вэ? 3 сая хүн. 85 мянгад чинь 800 мянган өрх айл тооцож утсан бол өндөр тоо шүү дээ. Тийм болохоор манай залуучууд заавал идэвхтэй болох ёстой. Нийгэмдээ одоо нийгмээ өөрчлөх ёстой. Эх оронч болох ёстой. Чин сэтгэлээсээ юмд ханддаг болох ёстой. Энэ бол хамгаас чухал. Манай Монголын улс төрчид нэр дэвшигчид сонгуульд төхөөр гэнт үйл ажиллагааны төвчдөг. Бусд үед болохоор ерөнхийдөө чимээгүй мөн ард түмтэйгээ ард зэрэгтэйгээ сонгогчтойгоо тийм хамтран ажиллах тийм үйл ажиллагаа бол бараг байдаггүй. Энэ тал дээр таны бодол? Манай улс төрчид яг хөдөө орон нутгаар явдаг ч юм уу энэ тэнд үйл ажиллагаа ямар нэг үйл ажиллагаа ихэд одоо өөрөө чи хэлснээр тийм идэвхтэй биш. Хэрвээ хийж байгаа бол нэг бэлэг тэмдгийн маягаар их байдал ялангуяа сонгуул болсны дараахан их ажиглагдаж байна л да. Тийм ээ, идэвхтэй биш байдал. Ардчлал гэдэг юмд чинь заавал ил тод байдал байх ёстой. Ил тод байдал. Ил тод байдалгүй ямар нэг юм нууцдад ард иргэд болон сонгогчдын ар нуруугаар явагддаг бол энэ бол жинхэнэ ардчлал биш. Энэ нь бол манайд бүр
бүр одоо доод давхаргасаа тавьчихдаг. Жишээлбэл одоо нэг гуанц ч юм уу бар, ресторанд ороход VIP өрөө гэж байдаг. VIP өрөөг ресторан гэж ерөөсөө байхгүй. Тэр нь ямар ч таавар 2 хүн 3 хүн ярил нуугдаж ярина, шүгнэж ярина. 2 хүн бизнес ярил нуугдаж шүгнэж ярина. Залуучууд хоорондоо юм хийгээвэл за хоёулаа ийм хийчихье. Одоо тэр нь нэг мэддэг яах. Бүх юмыг ерөөсөө нууцгай байдалд байх, хувьдсан байдалд байхыг суур доороос нь тавьж өгч байгаа байхгүй. Тэгэхээр улс төрчид маань ч гэсэн ялгаагүй зөвхөн одоо нууцгай байдалд хувийнхаа эрх ашигын төлөө тийм ээ зөвхөн өөрийн эрх мэдлийн төлөө улс төрд орох асуудал их байна шүү дээ. Энэ байдлаараа залуучуудыг бас одоо энэ байдлаас залуучуудад нөлөөлж байна. Тийм болохоор одоо бат бих жинхэнэ ардчлал нөлөөлдөг хэсгүүдийн нэг юу вэ гэхээр ил тод байх ёстой. Улс төрчид маань тийм биш. Ил тод байхын тулд аль болохоор ард иргэдтэйгээ нэгт ажиллах ёстой. Жишээлбэл сарын эхний болон 3 дахь мегмар юм уу лагу гарагт ард иргэдийн төлөөлөгчтэй уулздаг өдөр байж болно шүү дээ. Улс төрчид болгоод уучлаарай. Тэр нь ямар учиртай вэ гэхээр манай улс төрчид анхнаасаа сонгогдож гарангуутал одоо ард иргэдтэйг нэгтнэм ба ажиллах ёстой. Түүнээс биш за 2 жил би тэгж хувийнхаа төлөө ажиллана. Дараа нь 2 жил би одоо яг хэлсэн амныхаа төлөө нэг жаахан жоохон хийдаач гэдэг юм. Тийм байх ёсгүй. Сонгогчд болон иргэдтэйгээ нэгтнэм ба ажиллах тусмаа тэр хүн чинь ил тод байна гэсэн үг. Тийм байх тусмаа сонгогчд иргэд тэр хүний үйл ажиллагааг хянах боломжтой болж байна гэсэн үг. Тийм байж өрсөлдөх чадвар сайтай болно гэсэн үг. Ялангуяа улс төр намын удирдагч, манлайлагч нар маань бусад намуудтайгаа өрсөлдөх чадвартай байх тусмаа шинчлэгдэж намын менежментэд нь, намын удирдлагын менежмент нь инновац явагдана гэсэн үг. Тэгжээч нийгэм маань сайжирч урагшлана гэсэн үг. Тэгэхгүйгээр одоо чив чимээгүй байж яснаа сонгуульд өгөөд ирэнгүүтэл одоо за 6 сарын 29 сонгуул боллоо. Одоо сонгуулийн улс төрийн спортын тэмцээн шиг болох гэж шүү дээ. За одоо 18 хоног л бид нарт хугацаа 18 хоног дотор бүгдээрээ дурлалтал хамаг байдаг юм хийж шүү, хамжуулна шүү. Гэх жишээ. За магадгүй айгүй бол одоо яадаг юм байна. Намын гишүүд, орон нутаг болон хот суурин газрын намын гишүүд та нар тийм юм хэлээрээ, тийм юм битээ хэлээрэй гэх юм уу. Тийм байж болохгүй. Улс төр гэдэг юм чинь чин сэтгэлээсээ хийдэг зүрхээр нь бүлгэлж байгаа цусн улс төрч байх хэрэгтэй байхгүй. Эх оронч улс төрч. Түүнээс ямар нэгэн хувийн эрх ашигыг хамгаалсан юм уу? Хувийнхаа эрх ашигын төлөө ямар нэгэн нууцхан юм хийх тийм байх ёсгүй. Нэгдүгээр, хоёрдугаар улс төрч хүн гэдэг маань одоо бусдыг манлайлан дагуулах чадвартай, нэг өөрөлд нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, хиймэр лундаан сэргсэн, эрүүл сарвал бие зөв авч явдаг, хүмүүсийн өмнө одоо нээлттэй байж чаддаг, хэлж байгаа үгэнтэй эзэн болох чадвартай, хариуцлагыг өндөрөөр хүлээж ээж мөн энэ хэмжээгээр эрх мэдлээ авч чаддаг. Тийм хүмүүс байх ёстой. Түүнээс биш яаж ээж байгаад нэг нууцх юм хийчих гэдэг юм уу? Яаж ээж байгаад би нэг эвтэйхэн эрх мэдлэлтэй болчих. Хариуцлага хүлээхгүйгээр эрх мэдлэлтэй болох гэж гэдэг шүү дээ. Тэгэж болохгүй. Тийм байх ёсгүй. Хариуцлага хүлээхгүйгээр эрх мэдлэлтэй болохын тулд сонгуулийн өмнөх спорт болчихж байгаа байхгүй. Тийм байх ёсгүй. За манай Монголын улс төрчдийн Ираны гол сэдвүүд утааны асуудал байдаг. Жил болгон яригддаг хөндөгдөөд байгаа ч гэсэн тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Одоо утааг бууруулах ямар арга зам боломж байна? Таны бодлыг. Миний ажигласнаар магадгүй буруу ажигласан байж магадгүй. Миний ажигласнаар сүүлийн 2 жил 2013-14 оны өвөл 2014-15 оны өвлийг бодоход энэ өвөл арай утаа багассан юм уу гэж ажигласан. Гэхдээ үгүй ч байж магадгүй. Би хэрвээ одоо надад жишээлбэл энэ даалгавар оногдсон болвол би Улаанбаатар хотод хөдөлшгүй хөрөнгө эзэмшдэг хувь хүн болон аж ахуйн нэгж компаниудын хөдөлшгүй хөрөнгөө өөрснөө одоо ашигладаггүй цааш нь хөлсөлдөг
тийм компаниудын тэр хөлснийх нь хүртэг мөнгөн дээр татвар оноо. Нэгдүгürt. Хоёрдугаарт мөн хоосон байгаа ялангуяа орон сууц нь бас тохирох хэмжээний зохих хэмжээний бага хэмжээний ч болтгоо татвар оноо. Тэгэхээр чи нөгөөх орон сууцны байгууллагууд чинь нөгөөх байраа одоо үн бууруулаад чамайг уран зархал бодно шүү дээ. Ингэж тэр байрны одоо үнийн нөхцөл байдалд одоо өөрчлөлт хийх зам нэгт. Хоёрдугаар. Гуравдугаарх нь юу вэ гэхээр дээд зэрэглээний хэрэглээнд татвар оноо. Люксус хэрэглээнд татвар оноо гэсэн үг. Бүхэл одоо ямар люксус хэрэглээ үйлчилгээ байдгийг худалдаа байдгийг тэрүүнд татвар оноогод энэ гурвын мөнгөөр нөгөө Улаанбаатар хотын утааг багасгах техник технологи хэрэгжүүлнэ. Энэ үнийг хэрэгжүүлэхэд мөн л залуучуудаа одоо уриалгах хэрэгтэй. Жишээлбэл одоо утааг яаж Монголынхоо нөхцөлд Монголд байгаа түүхийн эдээрээ утааг багасгах 100 хийж болох уу? Тийм ээ? Манайд мэдээж хэрэг одоо байгалийн хийг шатаах одоо тэрүүгээр халаалт их тийм одоохонтой ямар ч тийм үндэс боломж байхгүй шүү дээ. Хэрвээ хийгээ олсон бол тэрүүнийг татаж авчираад түгэх гэсээр бас өвчнөө хэдэн жил болно шүү дээ. Түүний оронд Монголынхаа оюутан залуучуудын дунд Улаанбаатар хотын утааг багасгах одоо зарим магадгүй аймгийн төвүүд хүртэл утаатай болж байгаа. Төв орон нутгад болон том хотуудын утааг багасгах 100-ыг яаж хийх вэ? Тэр 100-ыг Монголд байгаа түүхийн эдээр Монголынхаа боломжинд яаж үйлдвэрлэж болох юм нэгдүгээр. Тэгээ энүүнийг хэн санхүүжүүлэх вэ гэхээр банк санхүүгийн байгууллагуудтай ярьж болно. Энэ уралдааныг санхүүжүүлъя, залуучуудынхаа урмыг бодъё. Тийм ээ? Тэгээд тэр гарсан загвар бүтээгдэхүүн ялангуяа тэр залуучуудад тэр 100-ыг одоо туршилтын журмаар загвар хийх боломжийг олгох хэрэгтэй. Тэгээд тэр уралдаанд шалгарсан одоо эхний 1-2 дугаар байр эзэлсэн 100-ыг Монголдо үйлдвэрлээд тэрүүнийгээ буцаагаад борлуулж зархаар мэдээж банк санхүүгийн байгууллагаас ашиг тустай байж болно. Яг энэ маягаараа бас Улаанбаатар хотынхоо модон жорлонгийнхаа асуудлыг бас шийдэж болно шүү дээ. Оюутан залуучуудынхаа дунд уралдаан зарлаад тэр уралдааныг одоо ямар нэгэн Улаанбаатар хотын хот суурин газрын одоо захирагчийн ивэл доор банк санхүүгийн байгууллагуудаар санхүүжүүлээд тэр залуучуудад тэр загвараа хийж бүтээх боломжийг олгоод тэгээд тэрнээс гарсан 1-2 дугаар байр эзэлсэн бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэх Монголд үйлдвэрлэж эхлэх. Тийм үйл ажиллагаа хийж болно шүү дээ. Түүнээс биш зүгээр гадаадаас нэг бүтээгдэхүүн хэн нэг дарга нь очиж авчираа тэрүүнийгээ одоо гэр хороолол тараагаад тэрнийхэн засвар үйлчилгээ нь ямар байдгийг тэр нь гадаадаас ямар үнэтэй орчилж байгаа нь нарийн сан тодорхой биш. Заавал айл болгон авах ёстой. Өнөөдөр айл надад аваад яадаг юм байгаа. Цааш нь дамжуулаад зардаг юм. Иймэрхүү үйл ажиллагаа байж болохгүй. Миний бодлоор бол магадгүй энэ хамгийн хялбархан энгийн юм шиг надад санагдаж байна. Хэрвээ утааны асуудлыг шийдэх гэж бодож байгаа бол. За баярлалаа. Зүгээр.